Одоо бодлого нэгийг авч үзье. Дэлгүүрийн цамцны дасаг 20% хямдрал зарлжээ. Тэгвэл 56 мянган төгрөгийн үнэтэй цамц ямар үнэтэй болох вэ? Өөрөөр хэлбэл цамцны үнэ 20%-аар буурсан байна. Ингэхэд цамц хэдэн төгрөгөөр хямдарсан бэ гэдгийг олъё. $56 мянган төгрөгийн үнэтэй цамцны үнэ 20%-аар буурсан буюу хямдарсан. Ингэхлээр 56 мянган төгрөгийн 20%-ийг олох шаардлагатай. Үүнийг хялбар аргаар тооцоолж олъё. 20% нь 100-ны 20-той тэнцэв. Энэ бутархайн хуваар хүртвэрийг 20-д хуваавал 5-ны 1 гарна. Өөрөөр хэлбэл 20% нь 5-ны 1 гэсэг юм а гэдгийг харуулна. Тэгвэл 56 мянган төгрөгийн 5-ны 1 гэсгийг олохдоо 56 мянгаыг 5-д хуваагаад 1-ээр үржинэ. Өөрөөр хэлбэл 56 мянгаыг 5-ны 1-ээр үржинэ. Ингэхэд 11,200 гарна. Энэ нь цамц 11,200 төгрөгөөр хямдарсан гэдгийг харуулж байна. Тэгвэл цамц ямар үнэтэй болох вэ? 56 мянгаас хямдарсан үнэ 11,200 хасвал 44,800 төгрөг болно. Энэ нь цамцны үнэ 20%-аар хямдраад 44,800 төгрөг болсон гэсэн үг. Бодлого 2. Нэгэн хотын хүн ам 1,380,000 байснаа 1 жилийн дараа 8%-аар өсжээ. Уг хот хэдэн оршин суугчтай болсон бэ? Хотын хүн ам 8%-аар өссөн гэсэн үг. Хотын хүн ам 1 жилийн дараа хэдээр нэмэгдэх вэ гэдгийг олъё. Үүний тулд 1,380,000 хүний тоо 1 жилийн дараа 8%-аар өссөн гэсэн учраас 8% нь хэдэн хүн болохыг олох ёстой. 1% нь 100-ны 1 гэсэг тул 380,000 хүний 1% буюу 100-ны 1 гэсгийг олохдоо 100 хуваана. Энэ нь 13,800 гарна. Одоо 13,800 8-аар үржээ. Яагаад гэвэл 8%-аар өссөн гэсэн учраас. Ингэхэд 110,400 болно. Энэ нь хотын хүн ам 110,400 хүнээр нэмэгдсэн гэсэн үг. Хот хэдэн оршин суугчтай болсон бэ гэвэл 380,000 дээр нэмэх нь 110,400 тэнцэв 1,490,400 хүнтэй болсон.